хөдөлгөөний подкастын эхний дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээ өнөөдөр бид гэр бүлийн амьдрал хөдөлгөөний ажилчид энд сууж байна. Тэгээд бид нар та бүхэнд өөрсдийгөө ингэ танилцуулъя. За, манай гэр бүл гэрлээд 5 жил болж байгаа. Намайг Эрка, манай их нэрийг Анар. Тэгээд бид хоёр ихэр охинтой. Тэгээд та бүхэнтэйгээс энэ подкастаар уулзч байгаа маш их баяртай байна. За, бид хоёр Чимбаз хүлээв. Гэр бүл болоод 17 дахь жилдээ болж байна. 3 хүүхэдтэй. Тэгээд 3 хүүхдийн ээж аваа хоёр байна. Тэгээд та бүхэндээс гэр бүлийн амьдрал хөдөлгөөний талаар тавчхан бас танилцуулгыг хүргэе гэж бодож байна. Тэгээд цэвлэгч маань бас энэс гэр бүлийн амьдрал хөдөлгөөн маань юу хийдэг талаар хуваалцсан. За, гэр бүлийн амьдрал үйлчлэл маань эцэг эхчүүдэд зориулсан хүүхд хүмүүжлийн сургалт семинар. За, тэгээд залуу гэрэлсэн хосуудад зориулсан дурсан санах мөч тусгай хөтөлбөр. За, шинэхэн гэрлэж байгаа залуу хосуудтай зориулаад бас үеийн үед бас яг зөвлөгөө семинар сургалтуудыг явуулдаг байгаа. За, тэгээд өнөөдрөөс болвол яг харилцаагаа тордъё гэсэн ураатай подкастыг хийх гэж байна. Энэ маань дан ганц хосуудын харилцаа төдийгүй яг гэр бүлүүдийн одоо эцэг их хүүхдүүдийн хоорондын харилцаан дээр ч гэсэндээ бид нар цаашдаа бас анхаарал явуулах гэж байна. За, тэгээ ер нь яг харилцаагаа одоо анхаарыг харилцаагаа тордын нэртэй энэ подкастыг маань бид яагаад бид нар хийхээр болсон талаараа хэдэл ярилцъя тий. Тэг, ер нь ингээд харж байгаад олон төрлийн подкастууд байдаг тий. Одоо юу гэдэг хүмүүсээ сонирхлоороо хийж чинь юу ч үгүй бүх төрөл жанр байгаа. Бидний бол яг гэр бүлүүд зориулсан байж байгаа. Тэгээ надад нэг юм тоон статистик мэдээлэл байна л да. Яг 2020 оны тий байдлаар яг одоо жишээ нь Монгол улсад маань гэр бүл болсон одоо гэр бүлийг албан ёсоор батлуулсан 14,200 гаруй хүмүүсүүд байгаа байхгүй. Гэтэл тэр жилдээ тухайн жилдээ ингээд гэр бүлээ цоцлуулсан нь барыг 10% тий ийм байж байгаа Монгол улсад. Гэтэл Улаанбаатар хотод одоо гэр бүл болоод тэгээ гэр бүлээ цоцлуулж байгаа бараг 25% төрж байгаа. Тэгэхээр энэ тийм нийслэл юм. Тэгэхээр яг энэ гэр бүлийн амьдрал тэгээ гэр бүл болоод эргээд сарж байгаа энэ залуучууд ч гэдэг юм ер нь хүмүүсүүдийн тоо бас харьцангуй ер нь их байгаа. Энэ нь бол болохоор тоо мэдээлэл байгаа шүү дээ. Яг ингээд мэддэхгүйгээр бас тий гэр бүл болж байгаа. Хичнээн байна. Тэндээсээ эргээд сарж байгаа хүмүүсүүд хичнээн байгаа мэ тий. Энэ бүх хүмүүсүүдтэй зориулсан ер нь юунаас болоод ингээд хүмүүсүүд нь алдаа тий. Юун дээр бид нар бас өөрсдийнхөө тэр мэдэх чадах зүйлээ зориулах хэрэгтэй гэдэг үднээс энэ подкастыг ер нь эхлүүлэхээр болж байна л да тий. За, манай гэр бүлийн хувьд бол одоо онцгойлоод бас миний хувьд гэрлээд эхний 3 жил 4 жил инлээ бас айгүй хэцүү байсан. Гэрлэлтийн ялангуяа эхний 1-2 жил бол айгүй хэцүү байсан. За, тэгээд бас яг энэ гэр бүлийн амьдрал хөдөлгөөнтэй бас холбоотой гор бас зохион байгуулж байгаа хос багна гэх хөтөлбөртөө хамрагдаад тэгээд гэр бүл болсон тий гэр бүл болоод 5 жил 6 жил болсон ч юм уу бусад ийм хосуудтай хамт бас оролцоод тэгээд тэр материалыг хамтдаа бас үзээд гэр бүлийн одоо харилцааны чухал зарчмуудын талаар өгүүлсэн тэр номын бүлэгт хамтдаа оролцоод тэгээд миний хувьд бол яг нэг тийм одоо хонглын үзүүр гэрэл асж байгаа юм шиг тий айгүй тийм тустай байсан. Тэгээд эхнэр битэрийн харилцаанд маш олон талаар үр өгөөжтэй байсан. Тийм учраас миний хувьд бас гэр бүлийн хөдөлгөөнд бас оролцоод дээрэс нь бас подкаст хийж байгаад нь маш их баяртайгаа ингэж оролцож байгаад нь олон гэр бүлүүд, залуу гэр бүлүүд бас яг тэр гэр бүлийн талаарх тий олон тэр гахалтай чухал ойлголтуудыг мэдлэгийг тий бас мэдээсэй гэж хүсэж байгаа учраас энэ подкастт бас оролцоод хийж байгаа. Тийм. Энэ нь маш хэрэгтэй, маш чухал зүйл бас хийж байгаа гэж бодож байгаа тийм миний хувьд. Тэгэхээр бид нэр энэ подкастаараа хосын харилцааны талаар илүү төлхөө ярилцах болно. Маш олон сэдвүүдийн талаар одоо тий чухал сэдвүүдийн талаар бид нэр ярилцах болно. Зочдуудыг өөр зочдуудыг бид урих болно. За, тэгээ мэдээж бас явандаа хүүхд хүмүүжлийн талаар ч гэсэн ярилцах болно. Тэгээ энэ дугаард маань бид нэр илүү ингээд өөрсдийнхөө алдаж онж байгаа зүйлийн талаар сурж байгаа зүйлийн талаар тийм ингээд нээлттэй гэр нь ярилцж явах бас болно. Тэгэхээр сонсогч та бүхэн маань ч гэсэн бид эдийн яриаг сонсохдоо тийм бас ингээд адилхан юм байна тийм гэдгийг бас мэдээд их урам авах хаа гэж боджээ. Тийм. Тэгээд өнөөдрийн одоо анхныхаа одоо танилцуулах дугаараараа бид нэр илүү ялгаатай байдлын талаар ярилцъя гэж шийдсэн байгаа. Тэгэхээр ер нь яг ялгаатай байдал гэдэг нь яг юу вэ? Яагаад ялгаатай байдал нь бидрийг ингээд
зөрчил одоо хүргэдэг вэ тий. Ямар ялгаатай байдлууд байдаг юм бэ? Тэгээ энэ ялгаатай байдлыг бид нар бас хэрхэн шийдвэрлэж болох вэ? Тэр талаар бас ингээд ярилцгийг шийдсэн байгаа. Тийм. Тэгэхээр маш олон одоо сэдвийн талаар бид нар ярих болно. Тэгээд яг өнөөдөр олонгууд яг одоо яг ялгаатай байдал дээр илүү бид нар ингээд төвлөрөөд ингээд ярих байгаа. Тийм. Тэгэхээр ямар ч байсан одоо нэг юм ингээд одоо ном дээрээс уншиж ирсэн юу вэ гэхээр хосууд одоо үерхэж явах үедээ одоо бие биендээ татагдахдаа илүү ингээд ялгаатай байдлынхаа улмаас бие биендээ татагддаг. Гэхдээ гэрэлсний дараа тэр нөгөө ялгаатай байдал нь харин асуудал болд юм аа гэж ингээд уншиж ирсэн. Тэр та нар энэ дээр хэр санал нийлэх вэ? Тэгээ ер нь одоо энэ дэлхий дээр байгаа тийм амьдарч байгаа 7 тэрбум гаруй хүмүүс байгаа шүү дээ. Бүгд хоорондоо өөр ялгаатай тийм яг адилхан тийм хүмүүс гэж юусэн ховор. Тэгэхээр юу гэдэг хоёр өөр орчинд өсөөд хүмүүжээд тийм ингээд бас биеийн төрсэн хүмүүсд одоо юу гэдэг үргэлж танилцаад тийм налж аваад гэр бүл болоод ингээд амьдрэх гэхээр энэ налгаатай байдлаасаа болоод зөрчилдөх асуудлууд айгүйх байдаг. Ялангуяа эхний тэр жилүүд тийм яг бит хоёрын хувьд ч гэсэн тиймэрхүү зүйлүүд бас айгүйх болж исэн. Тэгэд энэ нь бол угаасаа тэр суур хүнтэй холбоотой тийм хамгийн гол нь тэр ялгаатай талаа ойлгож хүлээж аваад одоо юу гэдэг энэ чинь ийм учраас ийм байдаг юм байна. Нэг нэгнийхээ өдөөс ингээд тэмцээд авахгүйгээр тэ айл талтай хүмүүс бууж өгөөд тэрийг ойлголцоод явах юм бол энэ асуудын амьдрал тэ илүү тийм амар тайван, илүү тийм ад жаргалтай болж эхэлнэ тэ. Тэгвэл одоо тэгээд хоёрын маань хувьд гэр бүл болоод хамгийн их ингээд нөгөө нэг одоо зөрчилд үүсгэж ирсэн ялгаатай байдлууд ямар зүйлүүд байсан бэ? Эхний жилүүдэд сая Эрка бас өмнө нь хэлжсэн тий. Одоо эхний 4 жил бас ингээ би нэг хүлэн зөвшөөрөхөд нэлээд хэцүү байсан гэдэг. Битгарын үед ч гэсэндээ бас яг эхний яг 3-5 жил болвол яг энэ нөгөө нэг ялгаатай байдал гэдэг зүйлээ хин хинэн одоо хүлэн зөвшөөрөхөд хэцүү болж байна гэсэн үг шүү дээ. Яг өөрийнхоороо нөгөө төрсөн гэрээсээ одоо авсан тэр хүмүүжлээрээ одоо хандах гад байсан гэдэг үг тий. Тэгээд яг би эндээ тэр байдлаа хандлага тулах гэж оролдох гэдэг юм тий. За тэгээд тэрийг хүлэн зөвшөөрөхгүй байх гихчлэн. Тэгээд яг энэ ялгаатай байдлаа хин хинэн хүлэн зөвшөөрөхгүй учраас нөгөө харилцааны хувьд асуудал үүсч эхэлж байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр эхэндээ болвол битгарын яг нөгөө нэг авсан суур хүмүүжлийн ялгаатай байдлаасаа болоод тэр нь юу байсан бэ? Одоо энгийн юм шиг зүйлүүд те. Одоо нөгөө унтах өглөө нэг нь өглөө ирж зэрэх, нөгөөх нь оройтож босох те. Эсвэл нөгөөх нь оройтож унтах, нөгөөх нь ирж унтах гэдэг ч юм уу те. Айгүй нөгөө нэг энгийн жижигхэн юмнаас л ингээд асуудал үүсээд эхэлж байгаа байхгүй юу? Тэ би энийг ойлгож хүлээн авч чадахгүй. За тэгээд өөр бас өөр тийм миний хувьд ингээд харин зургтай айгүйх үзэх дуртай тий дуртай спортооч гэдэг юм дуртай кино энэ төр үзээд айгүйх ялангуяа амралтын өдрүүдээр ер нь болж өгвөл гэрээс гарахгүй тэр чинь ингээд зургтны удирдлага бариад ер нь сууч дуртай. Гэтэл манай эхнэр болохоор тийм шүү дээ зургт үзээ сууж ирэхээр хайрын дэмий цаг үрж байгаа юм шиг санагдаа тий. Тэгээд гадагшаа одоо амралтын өдрүүд битэр тий амарч байгаа юм чинь одоо ийм зүйлүүдийг амжуулаад ирээ дэлгүүр харшаа орооч гэдэг юм. Ингээд нэр маань их гэдэг. Би болохоор энэ зургтаа үзчихээ нэ тэрийг. Энээсээ болоод битэр айгүйх зөрчилддөг байсан тийм. Нэлээд ширүүн зүйлүүд ч гэсэн. Одоо бүр одоо зургт харахаа оронд эсвэл намайг хараач гэдэг ч юм уу тийм. Хайрын зургт харж ирснээс гих бичлэнгийн ингээд айгүй ингээд сонсоход айгүй инээдтэй жижиг юм шиг хэрнээ эн чинь ингээд яг асуудал болоод эхэлдэг байдаг ч юм уу те. Манайх бол үнэхээр багасаа болоо зургт үзэж өссөн тийм орчин бол биш байгаа байхгүй. Нэг тийм зургтнаас хол ном уншдаг ч юм уу эсвэл одоо чөлөө цагийг арай өөр байдлаар өнгөрөөдөг те. Тэгэл энэ нөгөө зургт үзэхгүй юу гэж асуудал үүсээд эхэлнэ. Өглөө эрт босох уу эсвэл нөгөө орондоо хэвтэх үү гэдгээс болоод асуудал үүсэн те. Чамбаа болохоор ингээд өглөө нилээ ингээл сэрсэн ч гэсэндээ орондоо ингээл хөвтөж явах дуртай. Гэтэл би бол ерөөсөө нүдээ нээгээд ингээд сэрсэн ба шууд ингээл босоол те босоо явдаг гэд. Гих мэтчлэнгийн ингээ асуудлууд үүсдэг. Тэр яг нөгөө ингээл нэгтгэс тавтгын оронд ингээл ажилтаа те өглөө эрт босоол ингээл хүүхдүүдээ сургууль цэцэрлэгнэр өгчөөл ажилтаа явал ингээд 5 хоног нэлээд бас ядарсан байгаа шүү. Тэгээ хагсан бүтээсээ өдөртэй амралтын өдрүүдээр ядаж нэг 9 хүртэлтэй 9:30 хүртэл ингээд амарч ивчих хэрэг чинь бас ажил хийдэг гэдэг. Тэрнээс болоод бид тэр айгүй их маргалдаг байсан байхгүй. Тэгээ одоо ингээ хүмүүс сонсохоор ингээд ойлгохгүй ингийн ийм зүйлүүд байд юм уу? Гэтэл эн чинь ингээд яваа. Энэ тухайд бол бас нэг тийм нэг том асуудал шүү дээ. Төрсөн гэр одоо өссөн орчны одоо ялгаа тавиад л шүү дээ. Бид
Битэрийн үед чинь яг энэ дээр би олонгууд амралтын өдрөө нөгөө нэг айгүй гэрээ цэвэрлэх гэдэг байхгүй юу? Ер нь жоохноосоо ингээ бодонгууд манайх амралтын өдрөөр гэр бүлээрээ зэрэг гэрээ ингээ цэвэрлдэг босоод хамгийн түрүүнд гэрээ цэвэрлдэг. Өөрөө өөрийгөө хувааж аваад цэвэрлээд тэгээд өссөн байгаа байхгүй юу? Тэнгүүд би амралтын өдрөөр ингээд ямар ч хэсэн юмаа ингээ цэвэрлэмээр санагдаад тэгээ босоод цэвэрлэнгүүд эрх олонгууд цэвэрлэмээр үл өөрөө л цэвэрлэхгүй би цэвэрлэмээргүй байна гэл хөвтээд ч юм уу хөвтгөө өөр гараа явах ч юм уу эсвэл өөрөө ингээд ганцаараа юм явчихдаг. Тэгэл би тэрэнд нь ингээл амар гомдоол тэгэл хэрүүл хийгээл чи яасан сони юмаа цэвэрлэхгүй би энэ гэрээ чи үйлчлэх ч юм хаашаа ингээл ингээ бодолцдог ч юм уу. Тийм юмнууд ингээ байдаг гэсэн байхгүй юу? Аа. Тэгдэвстэй төрсөн гэр бүлийн ялгаа. Илүү ингээ эрх олонгоо зүгээр таваараа ингээ амар байх гад би олонгууд эхлээд гэрээ цэвэрлээд тэгээ сайхан тухтаа одоо ингээ нөгөө байх гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь ингээ бас зөрчил бол нэлээд бол юм үүсгэжсэн. Тэгээ гэрээ цэвэрл би ч одоо амралтын өдөр чи амарна гэхэр чинь амарна гэж бодож байгаа гэдэг чи юм гэр цэвэрлэхтэй ингээд өөр агаар салхинд гарах ч юм уу тийм янз бүрийн тим юм бодож байгаа. Гэтэл анарын хувьд бол бүр багаас өссөн орчин нь тэгэл гэрээ цэвэрснийхаа дараа гэр бүлээр яадаг гэсэн тэр нь бас зөрчил болдог ч юм уу. Тэгвэл тэгэхээр нэг төрсэн гэр бүл одоо орчноосоо бас ялгаатай юм олон зөрчил бас бид явуулдаг. Бас яг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд одоо эрэгтэй хүний онцлог, эмэгтэй хүний онцлог байгаа шүү дээ. Тэгээ энэ бас ялгаатай хосуудын донд бас байдаг тий. Энэ тал дээр зөвхөн кейсүүд бас ярил тий. Яг ямар хуу ялгаатай байдлаас бол зөрчил гардаг талаа. Надад зөвхөн санагдаж байгаа юм ер нь зөвхөн төрлөх бүхэл ирчүүдэд нэг тийм удирдахч зан чанар байдаг шүү дээ. Тэгээд харин эмэгтэй хүмүүсийн хувьд бол илүү тийм арай өөр байх гэж би боддог. Тэгээд битэрийн кейс дээр манай эхнэрийн хувьд бас айгүй тийм манлайлал тийм төрлийн юм бас нэлээ. Одоо яг суур зан чанар нь бас тийм гэх юм уу. Тэгээд энэ гэхдээ яг ялгаатай эрэгтэй эмэгтэй хүний ялгаатай байдал мөн. Орно шүү дээ. Эрэгтэй хүмүүсийн ялгаатай байдал, зан чанарын ялгаатай тийм хүмүүний зан чанарын ялгаатай байдал. Ялангуяа эмэгтэйчүүд маань болохоор нэг юмыг яг нөгөө сэтгэл хөдлөл төвтэй байдаг шүү дээ тий. За харилцаа төвтэй байдаг. За эрчүүд болвол ямар нэг аливаа асуудал байлаа гэхэд асуудлыг шууд шийдээд за нэг тэр болгоно нэг хүнд очиод яриад тий нэг тэгдэггүй үстэй нөгөө агууруугаа ордог гэлдэгчлэн тийм ээ. За эсвэл зориг төвтэй тий эрчүүд болвол за яа нөгөө тавьсан зоригдоо хүрсэн бол тэгэл болоо. Тэгээд дараагийн дахиад шинэ зориг руу явдаг ч юм уу. Тэгэхээр эмэгтэйчүүд яг эрэгтэйчүүдийн бүтээлийн одоо ялгаа байна тийм ээ. Аха. Тийм шүү. Энд дээр битэрийн хамгийн их одоо жишээ нь маргалж исэн зүйлүүд бол ямар нэг асуудал гарч ирлээ те. За ингээд нэг асуудал гарч ирсэн битэр санал зөвлөлтөд маргалтлаа. Тэгвэл манай ихнэр болохоор тэр одоо санал зөвлөж асуудлыг тухайн үед нь тэр дор нь шийдчихгээд би болохоор асуудлаас айгүй их зайс хийдэг те. Ер нь хэрүүл маргаан бодохгүйгээр ер нь ингээд чимээгүү төлөө явчихдаг. Ер нь ирчүүд чинь бас нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Орхичдаг, алсуурхан тэгж яваад болно үстэй. Гэтэл тэр зүйл нь ингээд шийдэгдэхгүй дараагийн удаа ингээд асуудал маргаан гарахад нөгөөх нь улам сөхөгдөддөг. Энэ бол одоо жишээ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамгийн том ялгаанаас болж те гардаг асуудлууд зөрчилдөөнүүд болов гэж бодож байна. Тэрт бол ийм асуудал. Тийм. Тэдчүүд бол жижиг гэлтгүй асуудлыг яг доор ингээд шийдэх гэдэг юм шүү дээ. Яг одоо ярилцал энийг шийдэх. Эрчүүдээ жоохон болцсгийх гэдэг. Гэтэ энэ дээр бол эрчүүд эмгтээчүүд гэхээс илүүтэй битээр болонгууд би болонгууд зайлс гэдэг нь байхгүй юу. Надад бол ингээд би төвшөөгөөд эсвэл бол хэсэг хугацаа надад хэрэгтэй байдаг. Шууд ингээд шийдэхээс илүүтэйгээр тэгэнгүүт эрх болонгууд яг одоо шийдээ гээд авахгүйд би бүр амар бачимсдаг байхгүй юу. Би бэлэн биш байна. Би ингээд эхлээ жоохон тайвширмаар байна гэдэг ч юм уу тий. Яг ингээ ууртай үедээ эсвэл яг тэр сэтгэл хөдлөл нь бүр дээцэхтэй болцсон үедээ яхаар чинь ингээ улам илүү ингээ хурцтуулах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээ эхлээд тайвширъя. Тайвширсныхаа дараа асуудлыг шийдвэрлэмээр байна гэсэн юм байр суурьтай. Тэгтээ тэгээд за бүр асуудал тайвширсныхаа дараа шийдвэрлэеч гэдэг юм дөө. Ер нь бол яах гэдэг вэ гэхэлээ ингээ мартагнуулаад ингээд бүр ингээ мартагнуулаад тэгтээ тэр талаар тагас өгөхгүй яг гаддаг байхгүй юу? Ер нь бол миний тал нь. Гэтэ тэр чинь шийдэгдэг байгаад байгаа шүү дээ. Тийм. Дараа дахиад сөхөг. Дахиад тэр нөгөө нэг төстэй нөхцөл байдалд орохоор нөгөө нэг юм маань сөхөгдөөд ингээд асуудал маань бүр ингээд хурцтаад байдаг юм шиг санагдаад байдаг. Тийм. Тэгэхээр энэ яг эрэгтэй эмэгтэй хүмүүс тэгээ зөвөр илүү нөгөө хүлээлтийн тал дээр ялгаатай гэдэм болоо гэж надад аягүй бодогдож байна. Хүлээлтээс болоод бас зөрчил үүсдэг болоо гэж бодоод байна л да. Гэрлэлтийн талаарх хүлээлт. За жишээлх юм бол одоо ингээд олон ингээд эмэгтэй найзуудаасаа сонсч ирсэн бас дүүнерээсээ сонсч ирсэн зүйл нь юу вэ гэхэлэр ингээл гэрлээл одоо нөхөр намайг аз жаргалтай болгоно гэж айгу боддог ч юм уу тий.
гэрлэл айгу гоё ингээл мөрөөдлийнхөө амьдралыг бий болгоно гэд бодсон чинь яг бодтой ингээ амьдрал нь шал өөр байдаг ч юм уу тий. Тэгээ яг нэг үлгэрт гардаг шиг. Тэгэхээр зүгээр ер нь бол ямар ч хэсэн нэг бас ялгаатай байдал нь за яг эрэгтэй эмэгтэй хүмүүсээс илүүтэйгээр гэрэлж байгаа тэр хоёр хос маань нөгөө яг гэрлэлт гэдэг зүйлийг өөрөөр хүлээлттэйгээр ингээ гэрэлснээсээ болоод зөрчил бас яг одоо нөгөө үсэж байгаа болов уу гэж аяг бодоо. Зарим нь жишээ юм бол бас эрэгтэй хүмүүс нөгөө ингэ сонсч ирсэн ингээд гоё их нэртэй болоод гоё хоол идээд тэ ингээд гоё халамжлуулаад гоё цэвэрхэн хувц өмсөөд идэж юм тий. Тэгсэн чинь эмэгтэй нь олонгууд яаж байгаа вэ гэхээр ямар ч гэсэн үр хөвгтэй болоод би ч гэсэн адилхан үгэнд карьераа хөөгөөд зэрэгцээд ингээ явна гэж боддог ч юм уу тий. Ийм ингээ байдлуудаас бас хүлээлтээсээ болоод зөрчил ингээд үүсдэг. Нэг ингээд хүлээлт биш хоёр өөр төрлийн хүлээлт байгаад байгаа юм шиг. Тийм бас ингээд кейс байна уу да гэж би л тэрнээс гаднаас ингэж боддог хөө. Одоо ингээд залуучууд маань ингээд үерхч нөхрөлж явах үедээ хин эрэгтэй ч эмэгтэй ч хамгийн л одоо нэг гой дээрээ тавьсан байдаг тий. Зан ааш одоо бүх байгаа байдал бүх зүйлээ тий. Хамаг юм дэлгэж чадна. Гой зэком дээрээ тавьсан байгаа байхгүй. Тэгжээд найз чи үерхч явах үедээ за үнэхээр л ийм хүн байна гэж бодож идэг. За тэгээд гэр бүл болоод нэг гэрт олсны дараа ч гэдэг юм хамтарч амьдраад ингээ баггүй хугацаа өнгөрөхөөр яг уул цаад хүн нь хинбэ гэдэг нь өөрийнхөөрөө байх гад ирдэг. Нөгөө найзлж явах болцож байгаа юм бишгээ дандаа тийм гоё сайхан дээрээ тавьсан биш тий. Доторх хүн нь гарч ирдэг. Тэгэнгүүт чинь тэрнээсээ болоод бас асуудлууд гарч ирэх маргалдах зүйлүүд бас юм байдаг хөө тий. Тийм. Надад ч бас санал нэг чи би бол бүр бас за баг сайхан арай сайхан биш. Тэгэхээр дээхэн үед яасан мэтлэр ингээ муудалцаад тэгээ би бүр ингээ юу гэж бодчихсон мэтлэр ёо бүр ийм гэдэг нь мэдсэн бол би л гэрлэх сонголт хийхгүй байхгүй юу гэж бүр ингээ нөгөө нэг бүр ингээ тийм ингээ бодлоо бүр аягүй төрж исэн. Тэгээд зөвхөн бас нэг тайвшруулж исэн юм нь юу вэ гэхээр зөвхөн ингээ битээр л ийм асуудалтай биш юм байна. Битээр л ингээ ийм хэцүү биш юм байна. Ер нь зөвхөн хос олгонд л байдаг ингээ асуудал юм байна. Хамгийн гол нь юу вэ гэхээр би болон буруу дадсан юм зөвхөн ингээ салчуул эсвэл бол анханасаа тэр сонголтыг хийгээгүй болов гэд нөгөө өнгөрсөн рүү ингээд айгууд нөгөө төвлөрөөд яг одоо байгаа дээр ерөөсө төвлөрөхгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт ингээд асуудал шийдэгдэхгүй миний дотор ингээд юм нөгөө шийдэгдэхгүй байгаадсан. Тэгээ саяхнаас ингээд зөв юу гэж бодсон бэ гэхээр гэд одоо өнгөрснийг бол угаасаа өөрчилж чадахгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр яг одоо дээрээ тий би яг төвлөрөх гэсэн. Одоо тэгвэл яг энэ асуудлыг энэ ялгаатай байдлыг энэ зөрчлийг яг одоо яаж шийдэх үү гэж ингээд нөгөө боддог болоод байгаа. Би өөрөө тэгж хандаад тэнгүүд арай дээр ингээд нөгөө нэг одоо яг асуудал дээр төвлөрж байгаа учраас шийдлүүд гарч ирээд байгаа юм шиг надад санагдчихсан. Тэгэхээр бидний хувьд нөгөө төрлөх гэр бүлийн ялгаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаанаас гадна хувь хүний зан чанарын ялгаа бас байгаад байгаа шүү дээ. Тийм тэрэн дээр цэвлээгчд бас юу вэ? Яг хувь хүний зан чанар нь одоо ялгаатай байлаа. Хүний зан чанарын ялгаанаас болоод гэх юм бол явандаа ерөнхийдөө нөгөө энэ бүх ялгаанууд чинь одоо нэг цаг хугацааны хувьд цаг хугацаа хэсэг одоо өнгөрсний дараа би эндээ буулт хийхдээ за ер нь нэг хэсэг үзэлцэн штэ тулалцаад те тэгээд тулаад ингээд ерөөсө болохоо байгаад ирэнгот за хин нэг нь л буулт хийхгүй бол ер нь болохгүй юм байна энэ чинь те тэгээд ингээд би гэдэг ч юм уу заримдаа нөхөр гэдэг ч юм уу ингээд буулт хийгээд би бинийгаа илүү их ойлгох те за одоо бол нөгөө эхлээд бит хоёрын асуудал гэдэг үзээд байдаг гэсэн нөгөө телевиз үзэх нөгөө спорт сонирхох те чөлөө цагаараа за өглөөнийг жоохон ааж босгоод байх иймэрхүү зүйл дээр болохоор хин хинэн би эндээ ингээ буулт хийгээд хүлээн зөвшөөрсөн. Одоо тэрнээс болоод нэг ингээд одоо бит хоёр бол үнэхээр маахаа байсан те. Тэгэхээр яаж юм нэхэр хүлээн зөвшөөрч जैन буулт хийж जैन тэрийгээ бас ойлгож जैन гэсэн. Яг зөвхөн үгүй минийх зөв байх ёстой те. Миний харал байх ёстой энэ ийм байж ижил хоёулаа яг зөв байна гэдэг ч юм уу тулгах гэхээсээ илүү за өнөөдөр чимбагийн сонирхлыг би бас хүлээн зөвшөөрч штэ үнэхээр энд миний амралт чөлөөт цаг энерги авдаг зүйл нь спортоо ингээд үздэг юм байна. Надад ч гэсэн тийм зүйл юу вэ? За тэгээд чимбаг тэрийгэ хийж явах хооронд нь би бас өөрийгөө ингээд хөгжүүлж явах. Би бас өөрийгөө дуртай юм хийдэг ч юм уу тий. Гих мэтчлэнгээр яг нөгөө зан чанарынч бай. Ерөнхийдөө яг энэ ялгаатай байдлуудаа хин хинэн боол тэгээд хүлээн зөвшөөрөөд ингээд ойлгоод ирэхээр нөгөө асуудал маань намжаад гэд нэг жоохон буугаад байна уу да шийдэгдээд байна уу да гэж бодоод байна. Бусад хосоод маань гэсэн бас иймэрхүү зүйлүүд байгаа хэл та. Тийм баг тий. Та нөгөө хурдан удаан гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Тий, хурдан удаан. Би чи ерөөдөө жоохон
хурдан хөдөлгөөнд авахгүй гэдэг манай ээж манай гэр бүлийнх ер нь ухс хийдэг гэх. Ингээл ер нь явдал маань ч гэсэндээ айгу хурдан ингээл явдаг те ингээл айгу гяс ингээл юм хийхгүй л нэг болохгүй юм шиг санагдаад те. Тэгээ түрүүний сая Чимба ярьжсэн асуудал гарахад ч гэсэндээ шийдэхдээ яг одоо яг одоо л шийдэн ингээл байжээ гэл ингээд суудаг юм. Энэ хурдан тий. Доош доо. Гэтэл Чимба бол бүр миний эсрэг ингээд айгүй тийм тайван удаан тий. Тэгээд заримдаа болохоор битгаар штэ тэр гяс ингээ хийцэн байсан бол үдээд ингэчих байсан ингээл би ингэдэг. Гэтэл заримдаа Чимба заримдаа ч бас ингээ удаан байснаас ашигтай байна гэж мэгээд ингээ энийгээ сууж идэг байхгүй. Тэгээд эхэндээ бас л эн чинь ингээ бас асуудал ахгүй тий. Зөрчилтэй өмсөн. Бодлох зүйл гарна тий. Тэгээд одоо явандаа болвол ингээд нэг хүлэн зөвшөөрсөн тий. Заримдаа нэгэнт ингээд хүрээ хурдлаагүй улмаас ямар нэг зүйлээс хожимдсан болвол би ингээд нэг дандаа нэг бачуугаад байхгүйгээр за яах байх вэ ингээд болцсон юм байна. Энэ удаа ингэсэн л гээд ингээд нэг энэ ч одоо нөгөө боолт хийгээд байна гэсэн үг шүү дээ тий. Миний хувьд бас одоо зан чанарын ялгаатай байдал дээр ер нь бас эхний жилүүдэд бас айгүй их одоо хэцүү болгож ирсэн юм. Ер нь өөршигөө анарыг одоо юмд хандуулах гэдээсэн. Ер нь бол одоо зан чанарын яг өөршигөө ингээл амар тийм хүмүүст хандахтаа одоо айгүй тийм ээлдэг зөвлөл хүлээцтэй гэдэг ч юм уу тийм уучлалтаг уучлалтгүй ч бас биш л дээ эхнэрийн манай хувьд илүү одоо манай эхнэр шулуухан гэх юм хэлцдэг ч юм уу тийм гэтэл би болохоор тийм тэгэнгүүт чи ямар сайн мэдрэмжгүй гэдэг ч юм уу тийм гих мэтчлэн ингээд нөгөө илэрхийлж байгаа байдал маань хүртэл ингээд өөр учраас тэрийг ингээд адилхан байлгах гэж айгүй их яадаг ч юм. Одоо нөгөө ингэдэг ингээд машин бараа явж штэ. Тэнгүүд ингээд одоо ингээд хажуунаас ингээд машин шууд тохоо мохоохгүй дайрал ороод ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд би ингээд гинжтэй яасан хачин машин бэ гэж ингээд дотроо үлж байгаа. Тэнгүүд за яагаад тэ өөрхий яарал байлгүй гэдэг ингээд нөгөө Эрка тэр хүний зүгээс ингээд нөгөө тэр хүнийг ойлгож одоо ингээд нөгөө хүлээс тандаад байгаа байхгүй. Гэтэл миний хувьд ойлгонгууд юу гэхээр би шударга сагтах гэдэг байгаа байхгүй. Яахаар ядаж тохоо өгч орж ирээсэ гэдэг ч юм уу те. Тэгээ за жишээлх юм бол ингээд дэлгүүрт ингээд очрлж илаа. Тэнгүүд ингээд очр дайрах юм бол би хөөе та яга очр дайраад гам тэр ханаач гэл нөгөө нэг би болгоно тэгж дуурхаар хүн байгаа байхгүй. Тэнгүүд Эрка за яах вэ яарсал хүн байгаа чи яг гэж ингэж идэг ингээд. Тэнгүүд надад ямар мэдрэмж төрж байгаа вэ гэхээр надаас илүү миний мэдрэмжээс илүү тэр нэг хүнийг илүү танихгүй тэрний хүнийг ч юм уу те. Эсвэл өөрөөс нь хамаагүй тэр хүнийг илүү чухал тавиад байна гэж ингээл гомдоол те. Тэгвэл чам тэр хүн чухал биш юм байна л биш ээ. Би чухал биш юм байна л да гэл ингээл нөгөө маргаа өсгдөг ч юм уу те. Тэгэнгүүт нөгөө Эрка чи яхаараа те юм алганыг ингэж идэв. Яхаараа юм адгаа байж идэв. Чи жоохон төвчээртэй байгаа ч гэл. Тэгэнгүүт бас төрж байгаа мэдрэмж маань юу гэхээр намайг бүгд нь үгүйсгээд байгаа юм шиг. Тэ. Айгу тийм ингээ нөгөө мэдрэмж айгу төрдөг ч юм уу те. Тэгээд Эрка ялгаатай байдлыг нэг ойлгосон чинь ам хийний хоёроос хүн чинь ийм ялгаатай юм байна штэ гэд Эркээс ойлгодог байсан байхгүй ингээ хэлэнгүүт би ийм штэ гэхэлэр чи яагаад юм байдгийг ингээ нөгөө нэг миний тэр юм ерөөс хүлэмжшэрхгүй байдаг гэсэн тий. Хамгийн том Эрика болсон юм манай хоёр охин хоёр ихэр штэ яг адилхан орчинд яг л адилхан юм идэж уузтэй ингээ өсөж байгаа. Тэгэнгүүт чи манай хоёр юмд амар өөр хандж байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдтэй тоглоомоо хуваалцах дээр хүртэл нэг нь бол өгөхгүй гэлдэг жахт нэг нь мэн тоглол гэдэг ч юм уу тий. За эсвэл өөр олон юм дээр аягүй тийм ялгаатай хандж байгаа байхгүй юу. Тий. Нэг нь ингээл хайртай шүү, мөртэй шүү гэл ингээл ер нь нэг юм байхгүй. Нөгөөх нь ингээл ер нь нэг юм таадгүй. Тэгэл бас ганцаараа амар тоглодог. Нөгөөх нь нэлээ хүүхдүүдтэй тоглох байдаг тий. Тэгэхээр хов зан чанар ингээд хүүхэд багасаа аягүй тийм ялгаатай бас байдаг юм байна. Тэгээ тэр онцлогт ялгаатай байдал нь бас одоо буруу биш юм байна те хүн болгон бас өөр юмд хандаж те ингэж бас болох юм байна гэдгийг бас хараад тэгж нэг Эрика олж илээ. Тэгээд анарыг одоо ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх айгу тустай байсан. Тэгэхээр одоо бидний яг энэ подкастыг сонсож байгаа те үзэж байгаа залуучууд манаас бидний ярианаас нэг зүйлийг ойлгож авах те хүн болгон одоо ингээд өөр те тэгэхээр өөрөөр бүтээгдсэн өөр тэгээд өссөн хүмүүцсэн орчин өөр байгаа хүмүүжил маань өөр байгаа тий бүх зүйл өөр байгаа тийм учраас юу гэдэг ингээ хоорондоо эрэгтэй эмэгтэйгээрээ хүртэл бид нар чинь угаасаа өөр учраас тий тиймэрхүү зүйлүүдээс энэ ялгаатай олон зүйлүүдээс болоод ингээ гэр бүл болж байгаа эхний одоо жилүүдэд асуудал бэрхшээлүүд гарнаа энэнийхэн төлөө та нар юу гэдэг заавал одоо чинь Эркагийн хэлснээр эхнэрийгээ заавал өөртөө адилхан болгох гээд тий хүчлээ тэнд өөрийгөө ч эхнэрийгээ ч зүг байдлаар ороод авах биш те хин хинтээ боолт хийгээд хинийхэн зүг байна тэрэнд нь уян хатан байгаад тийшээгээ боолт хийж өгөөд те тэгэх юм бол та нарын одоо амьдрал маань бас заавал тийм асуудал бэрхшээлтэй те тийхгүйгээр бас
байж болохоор байна гэдгийг бас харж байгаа те. Буулт гэдэг дээр одоо ийм асуулт байна л да. Та сайн хэлж штэ. Хинийхэн зөв байна гэдэг дээр буулт хийгэрээгээд. Тэгэх юм бол ийм байл яг уу. Өөрөө өөрсдийнхөө зөв гэж үзээд байгаа. Миний зөв. Эркач гэсэн өөрийнхөө өнцгөөс зөв гэж бодоод байгаа штэ. Тэгэхээр чин өөрөө өөрсдийнхөө өнцгөөс хоёулаа зөв гэж хараад байхад яаж те тэгвэл ингээ нөгөө буулт те нөгөө зөв талтай буулт хийх үү? Тэрэн дээр надад ингээ аюу асуулт төрлөө л дөө. Тэг ер нь одоо залуучуудын маань чиглэлгүй ер нь бидний нөгөө гол одоо тэр асуудал те маргаан хэрүүлийн сэдв чинь тэр шүү дээ. Өөрөө хин хиндээ бууж өгөхгүй гэл те бий л ялах хэрэгтэй. Ер нь бол ийм ялангуяа эхнэр нөхрийн одоо тийм маргалзаан зөрчилдөөнд бол ялагч байх ямар ч утгагүй те энэ хоёр хүн нэг л зүйлийн төлөө амьдарч байгаа. Тэгэхээр яг тухайн үедээ л одоо хин нэг нь битээр юу гэдгийг чинийх зөв минийх буруу гэхээсээ илүү тэгэл хин нэгэн төрүүлээл ялангуяа ирчүүд бол те өөртөө нэг хэнийг талтай одоо бит хоёрын харилцаа манай гэр бүлд аль нь ашигтай байна гэдэг ч юм уу те. Тэрээс яг одоо ингэ асуудалтай үедээ энэ нь буруу байна, энэ нь зөв байна гэдэг бол олж харахад хэцүү. Хоёулаа л миний зөв, миний буруу, чиний зөв гэж үзэж байгаа шүү дээ. Тэн дээр юу гэдгийг ирчүүд арай их нэртэй байр суурь тавиад өгчих те. Дараа нь бүр тавьчихсны дараа тэр чинь тийм байсан, ийм байсан. Ингэсэн бол тэгсэн бол зүгээр байсан юм шүү гэж ярилцахад бол асуудал байна. Тэгээд бас нөгөө би нөгөө түрүүн хэлжсэн та эхний жилүүдэд ингээд асуудал гарсан үед ингээд яг одоо шийднэ гэл ингээд идэг. Гэтэл заримдаа бас яг одоо шийдэхгүй заримдаа нэг хэсэг байж байгаад те ярилцаад тэгээ шийдэх үе ч гэсэн байж болдсон байх гэдгийг бас ингээд амьдралын явцад ойлгочихж байгаа байхгүй. Тэгэхээр зарим тохиолдолд би бас асуудал гарсан ч гэсэн ингээд дугаан өнгөрчдөг те төвчээд за би энэ удаа дугаа байж гэж байгаа. Дараа нь хин хинийхээ ингээд нэг сэтгэл хөдлөл мэдрэмж арай нэг ингээд дарагдсан үед тэгэхэд нэрээ тэгээдсэн тэр нэг ингүүл ямар уу тэгүүл ямар уу гэдэг нэг ярьдаг ч юм уу те. Тэгэхээр заавал яг л одоо асуудал үс яг одоо гэл би угаасаа л одоо шийддэг хүн гэдэг айгаад байхгүй те. Иймэрхүү байдлыг ингээд нэг яваандаа ингээд ойлгоод те. Тэгэхээр бусад маань ч гэсэн адилхан байх л та. Тэгээ нэг буулт их тал дээр битээр нэг бас мэрэгжлийн сэтгэл зүйчд хандаад уулзж исэн байхгүй юу. Тэгээ юу гэж ярьж исэн бэ гэхээр юу ах хэрэгтэй ингээ нөгөө хоёр талаасаа байх хэрэгтэй гээд тэгээ олон бас асуудыг хэцүү болгодог зүйл нь юу гэхээр нөгөө нэг нь илүү давмгаа бууж өгөөд нэг нь илүү дандаа ингээ нөгөө ялаад идэг гэдэг ч юм уу. Тэр мэдрэмж ингээ яадаг вэ гэхээр яг одоо нөхцөл байдал болоод байгаа юм шиг боловч урт хугацааны явцад ингээ нөгөө хэцүү ингээ болгохдгоо тий. Тэгэхээр юу вэ гэдгийг нэг харилцсан одоо ээлж дараатайгаар тэгээ бас магадгүй тохиролцоонд хүрчих гэж бүр нэг хэлжсэн байхгүй юу. За одоо магадгүй ингээд илүү ингээд би олонгоо нэг тийм жоохон өндөр стандарттай хүн болчиход байгаа байхгүй юу. Ер нь ингээд альва юм хандаа. Тэнгүүд эрх олонгууд юмыг аль болох ингээд нөгөө хөнгөн жижигхэн тэгээ ингээд байлгах гэдэг. Тэнгүүд би юмыг ингээд дандаа ингээд нөгөө сайн байх хэвээр баг ингээд тий сайнаас баг илүү байлгах гэж нөгөө хэцүтгэдэг. Тэнгүүд юу ч хэлж байгаа вэ тэгэхээр хоёр тэгээ битэрийн анх асуудал нь юу вэ гэхээр эрка намайг тэр доороос бүр тэр дээрээс намайг бүр ингээд доошо татаж болох гэдэг. Би бүр тэр дээрээс бүр ингээд татаж гарах гэдэг юм шиг тийм нөгөө нэг юм харагдаад байна. Тэгэхээр харин зүгээр тоо дундаа уулз. Тэ чи жоохон дээрээс буугаад тэр чи жоохон доороос өсрээ гараад тэр тий. Тэгээд яг ингээд дундаа ингээд уулзчихаа гэд битэрт ингээд зөвлөгөө өгчсэн байхгүй. Тэр айгүй бас нэг чухал байсан. Нэрнгээсээ тийм юм байна ингээд тий. Бас эрка хичих хэвээр байна. Би бас ингээд стандартаа ингээд болгох хэвээр юм байна. Гингүүд нэг аим гой сэтгэл үеиг болж байгаа байхгүй. Тэгтэл нөгөө тэгхгүйгээр би бүр тэр доошо очих гэхэл надад амар хэцүү санагдаад бас тий өөрийгөө бүр ингээд тэр чигт нь үүсэх гээд байгаа юм шиг мэдрэмж төрөө надад бас айгүй хэцүү санагдаад. Харин ингээд дундаа уулзаа. Тэгээ дээр нь ингээд тохиролцоод магадгүй бүр ингээд ээлж дараатай гэж байгаа байхгүй тий. За чи нэг удаа бууж гисэн бол дараагийн удаа үнэхээр чиний зүг байсан ч гэсэн тэг чи ингээд нэг буугаад яг ийм ингээд байдалтайгаар ингээд харилцаа явдаг юм хоёр талаасаа гээд тэгээ тэр бас нөгөө нэг айгүй юу ажилласан. Ялгаатай тэгэхээр нөгөө хид хидийн ялгаатай байдлууд байна. Тэгэхээр шийдэж болох зарчмууд нь нэр нь бол одоо түрүүн таны хэлснээр нэгдүгээрт одоо хүлийн зөвшөөрөх гэд ярьлаа шүү дээ. Яг энэ хүн бол надаас өөр юм байна. Тэгээ хүлийн зөвшөөрөөд хүлийн зөвшөөрсөн хүн ихлээр мэдэх хэрэгтэй юм шүү. Тийм тийм ялгаатай байдлаа ер нь мэдэх хэрэгтэй юм шүү. Мэдэх одоо мэдээд тэгээ хүлийн зөвшөөрнө. Тэгэнгүүтээ яах юм? Хүлийн зөвшөөрсөн хүнээ тохиролцох юм шүү. Ялгаатай байдлаас л яг бодиттой одоо гэхдээ хүлийн зөвшөөрчлөө. Тэгэнгүүт тэр хүн чинь нөгөө ялгаатай байдлаас болоод гэхдээ харилцаан донд одоо үл ойлголцол юмнууд байна. Тэгэхээр яаж тэрийг одоо илүү ойлгомжтой бие биентэйгээ зохицохын тулд тэгэхээр ярилцаад тэгэхээр хүлээлт нь ингээд яаж юм гэсэн үг.
Нэг зэг дээр юм заавч тий. За чи өглөө унтд юм байна. За би өглөө босд юм байна. Тэгэхээр 7 хоногийнх нь энэ 7 хоногийнх нь амралтын өдөр нь за чи унтчих. Дараа 7 хоногт нь хоёул хамт босъё гэдэг ч юм уу тий. Тэгэхээр чинь ингээд тий заавал ингээд нэг заа сууж байгаа зөвшөлтсөөл за ингээд хийж ярихгүй ч гэсэндээ амьдралын одоо явцад яг нэг ярилцаагүй хэрнээ одоо манай гэр бүлд бол тиймэрхүү зүйл аахгүй. Заримдаа болов ч юм ба дандаа л би л нэг амардаг гэл амралтын өдөр хөвтөд байхгүй шүү дээ. Өглөөж босоод битгаар юм аа хийж чинь. Заримдаа бол хөвтөн ингээд амарна. Тэр үед нь би заавал босох гээд байхгүй. Тэгээ яг ингээд нэг ярилцаагүй ч гэсэн ингээд нэг шийдэгдэх тиймэрхүү зүйлс нь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нэг тохиролцоо л байгаа юм л да тий. Заримдаа ингээд нэг цаамтай л ханднаа л гэсэн. За тэгэхээр хэдүүлгийн хувьд бол ямар ч гэсэн харилцаагаа анхаараа тоордё гэдэг подкаст маань бид нар заавал нэг тийм онлын үднэс ийм байдаг, тийм байдаг гэд хүмүүсттэй заах гэхээсээ илүү яг одоо бид дөрвийн амьдрал донд яг осуудын харилцаанд амьдрал боддоор гардаг харилцаан дээр гарч байгаа тэр жишээнүүдээ үйл явдлуудаа яаж хэрхэн шийдвэрлэж ирсэн, яаж хэрхэн даван тулж ирсэн тэр тухайгаа бид нар хуваалцаад явж байгаа тийм ээ. Тэгэхээр цаашдын дугаарууд маань ч гэсэндээ ер нь дандаа яг мэрэгжлийн хүмүүс маань оролцоод зарим нэг дугаарууд дээр оролцоод яг зөвлөгөө чиглүүлэг өгөх байгаа. Зарим дугаарууд дээр бол хвчлэн дандаа хосуудын бодит жишээн дээрээс хамтдаа ингэж яриагаа өгнүүлэх байгаа. Тэгэхээр одоо бид нэр өнөөдөр ингээд дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Тийм. Тэгэхээр тэрнээсээ өмнө зөвхөн та хэдийн минь хувьд бас тийм ингээд нөгөө төгсгөлийн өгнүүдээ хэлээд тийм одоо ингээд хэлж амжаагүй ч юм уу тийм эсвэл бол яг ингээд ярьсан зүйлээ бас дүгнмээр байгаа тэр зүйлүүдээ хэлээ. Тэгээд дуусгая гэж бодож байна. Чин бахаас хэлээ. Ялгаатай байдал ер нь бол ингээд үргэлжлээл юм тийм. Түүнээс болоод асуудлууд гарсаар л байна. Одоо битүүрийн хувьд бид нэр подкастыг хахинд хэлсэн гэр бүл болоод одоо 17 жил болж 3 хүүхэдтэй гэж хэлсэн. Тэгэхээр одоо битүүрийн хувьд ялгаатай байдлуудаас гараад ямар одоо зөрчилдөөн маргалдаанд гарч байгаа хүүхэд хүмүүжил төр тий. Битүүр бас өөр өөрсдийн гэсэн тэр одоо нөө ээж аваасаа харсан өссөн тийм хүүхэд хүмүүжлийн өөр өөрсдийн гэсэн тийм арга барилтай байхгүй. Тэрнээсээ болоод одоо зөрчилдөх асуудлууд гарч байна. За би нэг хүүхдүүдээ юу гэдэг иймэрхүү байдлаар ингэхээр манай эхнэр болохоор арай өөрсдөр нь биеийн таалгаж те юмыг хийлгээд би болохоор аль болох тийхгүй урдуур нь ингэж хитрхийг гүйж орчих гоо те аав нэгэдэг ээж нэгэдэг түүнээсээ болоод битээр ингээд асуудал гараад байна. Тэнгүүтээ би манай эхнэрийн энэ юм зөв юм байна. Хитрхий би өргөлж хүүхдүүдийнхээ урдуур ингээд ороод ах юм бол хүүхдүүд маань юу гэдэг юм сурахгүй юм байна те ямар нэгэн одоо юу гэдэг аюултай бэрхшээлтэй ямар нэгэн асуудалтай туурах юм бол тэрийг өөрөө давж гарч чадахгүй дандаа аав нь өнөр норч хийгээд өгөх юм шиг бодоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол миний буруу юм байна гэдгийг би ойлгоод эхнэртэй байр суурь тавьж өгөөд эхнэрийнхээ одоо юу гэдэг болт хийж гин гэсэн үг тийм. Яг иймэрхүү байдлаар ингээд нэг ялгаатай талууд чинь байн үргэлжилсээр л наа. Гэтэл тэндээс олж хараад аль нь зөв бууруугаа гэдгийг бас нэг ингээд ойлгохтой болоод ирд юм л. 10 гаруй жил хамт ажиллаад ирэхээр тийм. Тэгээд ингээд нөгөө болтууд хийгдээ явж байгаа. Тийм тийм. Тэгэхээр нөгөө зөрчилдөөн болвол ингээд нөгөө жил агсан ч ингээд нөгөө байнга хосоодын дунд бол гэр бүл гарч ийна л гэсэн. Тэрийг яг хэрхэн яаж шийдэж ийнэ гэдэг нь харин өөрчлөгдөд явах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр түрүүн хэлсэнчлэн яг бид нар ингээ за хүмүүс ингэнэ тэгнэ гэж онлынхоо заахаасаа илүү бид нар яг маань бодит амьдрал дээр одоо гарч байгаа жишээнүүдээ хүмүүстэй хамтдаа хуваалцаа тэндээс хүмүүс маань илүү их санаа нэгдэж тэ бидэнтэй адилхан одоо бас тохиолдолтой гэр бүлүүд хосоод бас байж болно шүү дээ. Тэгээд магадгүй бас урам авах эсвэл бас ийм одоо арга ашиглаж болох юм байна гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлээс гарч болох юм тийм ээ. За миний хувьд болохоор одоо гэр бүлийн одоо талаар гэр бүлийн одоо амьдралын талаар тэг гэр бүлийн боловсролын талаар ер нь бол хүмүүс яг өөр өөрсдөө хэмжээнд л мэдж байгаа. Тэг ялангуяа одоо подкаст сонсож байгаа залуучууд те залуу гэр бүлүүд байгаа бол ялангуяа энэ талаар илүү хэрж хагаа суралцаасаа те таньж мэдээсээ тэгээд яг гэр бүлийн харилцаагаа бид нар нөгөө анхаарч те чухалд тавьж бас яваасаа гэж хүсэж байна. Тэгээд бид нар бол нэг мэрэгжил эзэмшихийн тулд 4 жил их сургууль сурж байгаа шүү дээ. Гэтэл яг нөхөр байх талаар, эхнэр байх талаар хинээс ч одоо сонсоогүй баг аав ээж ах талаар тийм нэг ч одоо ном баг уншаагүй шахуу. Миний хувьд бол яг тэгэл яг хуу гэрлэхээс өмнө эхнэр маань санаачилсан учраас нэг ийм номыг хамтдаа хийж үзэж байгаа. Эхнэр нөхөр байх талаар санхүү мөнгө гэдэг ч юм уу сэдвүүдийн талаар ашгүй үзсэн. Тэр маань айгу тустай болсон.
Тэгсэн ч ихсэн яг гэрлээд явах үед айгүй их асуудал бэрхшээл гарч ирсэн. Тэгээд үзэж байгаа хүмүүстээ нэгдүгээрт одоо гэр бүлийн боловсрал дээр та нэг анхаараасаа гэж айгүй хүсэж байна. Та энэ талаар ирж хаагаараа суралцаараа мөн гэр бүлийн харилцаагаа те нэн тэргүүн тавьж тогтмол энэ дээр анхаардаг байгаасаа цаг гаргадаг байгаасаа л гэж одоо хэлмээр байна да. За миний хувьд бодогдож байгаа зүйл нь юу вэ гэхээр бүх асуудалд одоо зөрчил байгаа. Тэгээ заримдаа хүмүүсийн гаднаас нь харахтаа ингээд айгуу гоё аз жаргалтай тий асуудалгүй ерөөсөө ингээд амар төгс хос байна гэж айгуу харагдахаар байдаг. Гэхдээ тийм биш тэгж тийм харагдаж байгаа хосууд юу ч гэсэн асуудал бол байдгаа тий байд юм байна гэдгийг ингээд ойлгож байгаа. Тэгээ бас дээр нь одоо юу гэдэг чинь салчуул тий ерөн зүгээр за айгүй хэцүү байна ерөөсөө ойлголцохгүй маш хэцүү байна болчи гэдэг юм тий зөв яг ингэчүүл асуудал шийдэгдэх гээд байгаа юм шиг тухайн үедээ тэр хэцүү үедээ ингээд тэгж мэдрэмж бол байна. Гэхдээ үнэндээ тэр бол ингээд асуудлыг бол шийдэж байгаа шийдэл бол биш ээ. Харин тэр зүгээр зогтож байгаа төрхөн зур ингээд намжааж байгаа зүйл. Тэгээд надад бас ингээд заримдаа ингээд тийм бодлоод орж ирдэг ингээд салмаар санагдмаар тий тэгэнгүүт би бас боддог байхгүй. За салчлаа гэж бодъё. За эсвэл за би өөр хүнтэй гэрэлцэн байлаа гэж бодъё гэл бодонгууд бас л асуудал бол байх л юм байна. Яг магадгүй арай өөр төрлийн асуудал тий. Эсвэл өөр төрлийн жоохон хэцүү мэдрэмж бол байх л юм байна. Тэгэхээр ер нь бол ингээл нэг салаад юм уу эсвэл өөр хүн байснараа асуудал шийдэгдэх юусоо биш юм байна гэдгийг зөвөр аягүй ойлгосон. Тэгэхээр магадгүй тий ингээд сонсож байгаа танд бас урамшуулж хэлэхэд тий яг бүгдээр адилхан асуудалтай. Гол нь тэр асуудал тэр юмыг яаж шийдэх вэ гэдэг дээр ингээд фокусаа тавиарай. Тэгээ ирч хаагаарай. Тэгэх юм бол тийм ээ бас ингээ гарц шийдэл бол байгаа гэж урамшуулж хэлмээрээ. Тэгээд нөө манай подкастын нэг давуу тал нь юм байна шүү дээ. Одоо бид нар өнөөдөр зөвхөн эхний дугаараа ялгаатай байдлын талаар ярьлаа тий. Тэнгүүд өөр өөрсдийнхөө бид нар байр суурьаар ярьслаа. Тэнгүүд дараад нь яг энэ ялгаатай байдлаас болоод юунаас болоод асуудал үүсдэг энийг хэрхэн даван туулах ингээд яг мэрэгжлийн хүмүүсээс тий гэр бүл судлаач за сэтгэл судлаач хүмүүсээс нь бид тэр асуусан тийм лайв үт юм. За тэрний дараагийн одоо гэр бүлийн амьдралд олон асуудал сая ярих юм хэлээ тий санхүү мөнгө гэдэг юм өөр юу гэдэг олон асуудал байгаа. Тэр болгоноо бид тэгээд дараачихаа хүндхийг хүсэж байгаа тий. Хүмүүжил бас байна тий. Өшөө олон сэдвүүд байгаа. Тэр болгоноор ингээд ярилцсан. Энэ ярилцсан подкастынхаа араас яг мэрэгжлийн хүмүүсээс нь бид тэр санал зөвлөгөөг нь авсан тийм бас зүйлүүдийг хийгээд явах юм байна. Тэгэхээр бас яг бид нартай хамт байснаар залуучууд маань энэ подкастыг сонсож байгаа гэр бүлүүд маань та бүхэнд байгаа тэр асуудлуудаа хэрхэн шийдэх юм. За энэ нэвтрүүлэгт подкаст оролцож байгаа хүмүүсүүд яаж ямар асуудалтай байгаа тэрийг яаж давж гараад байгаа юм те. За яг мэрэгжлийн тэр сэтгэл зүйч судлаач гэр бүл судлаачд нь ямар зөвлөгөө өгөх юм тэрийг бас сонсож мэдэх тийм боломжтой байна шүү. За тэгээд бид эдийн эхний дугаарыг маань бас таалан саярхсан та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа бүгдээрээ уулзцгаая. Тэгээд харилцаагаа анхаарыг гэр бүлийн подкаст хамт байсанд баярлалаа. Баяртай.